Зиг авчихсан байна. За. Улсын хурлын чуулганы хуралдаанд одоогийн байдлаар хэдэн гишүүн ирцээ бүртгүүлээд байна. За одоогийн байдлаар 55 болсон. За сая сүүлд бол Эрдэнэт, Далаанбаатар сая ганц зэрэг гишүүн орж байна. За өглөө 9 цагт эрс бүртгэл нэгдэж байгаа тийм. Тэгээд өглөөнөөс хойш одоо 10 цагт чуулган нэгдэж бас чуулган нэгдэж гэж дээ одоо манай Булган туяа хурлын дэд дарга бас эрцээ зарлаж одоо хүртэл бас гишүүдээ үндсэн хуулийн хугацаатай асуудал юм аа. Энэ асуудлыг шийдвэрлээд араас нь төсвийн хүрээ, мөнгөний бодлого зэрэг асуудлууд хүлээгдэж байна. Гишүүд хариуцлагатай байж чуулгандаа одоо эрдсэндээ бүртгүүлнэ үү гэдгийг хэлж байна. Гишүүд ордонд байхгүй бол биш байна. Төрийн байгуулалтын байнгын хороонд ч одоо хүмүүс орж ирээд үгээ хэлээд сайд нар бол бүгдээрээ л байж байна. Ер нь өрөөндөө одоо ч гэсэн ингэ намайг хараад сууж л байгаа. Хариуцлагатай байя. Одоо асуудлаа шийдвэрлэе. Араас нь төсөв байна. Гадаа сууж байгаа ахмадуудаа, багш нарыгаа, эмч нарыгаа төсөв хэлцэж эхлээд асуудлуудаа шийдвэрлээд явах нь зүйтэй. Төрийн гацааг гаргах хэрэгтэй. Ерөнхий сайд Зандан Шатар улсын их хурлын дарга амар баясгалан талууд одоо нэгнийгээ өргөн барьсан. Аль нь одоо ажиллаа өгөх нь зүйтэй гэсэн ийм эцсийн шийдвэрт бол хүрч байна. Тэгэхээр одоо бол чуулганы эрс бүрдмэгцээ засгийн газрын асуудал. Хоёрдугаар асуудал нь улсын их хурлын даргын одоо улсын их хурлын даргаас чөлөөлөгдөх өөрийн хүсэлтийг хэлэлцэх ийм одоо товтой байна. За түүний дараагаар бол төсвийн одоо хэлэлцүүлэг эхэлнэ. За төсвийн хэлэлцүүлэг нь бол хоёрдугаар хэлэлцүүлэг дуусж байгаа. Тэгэхээр үүн дээрээ одоо хуульд нийцсэн байна уу үгүй байна уу гэдгийг төсөв хүлээгээд авчих юм бол улсын их хурл дээр ажлын хэсэг байгуулагдаад тэгээд одоо дараагийн асуудлууд явагдана. Тэгэхээр яг ийм хариуцлагатай цаг үед гишүүд эрцээр одоо бойкотлмоор байна. За арчилсан нам бол бас хуралдаана бүлгийн хурлаа хийгээд аль-алийн одоо огцруулах нь зүйтэй гэдэг ийм одоо шийдвэр гаргасан бол мэдээлсэн. Ингээл одоо хүлээж байна. За одоогоор 9 хүн дут байна. 64-өөр одоо эрц бүрдэнэ. Хүлээж байна да. Өнөөдөр зайлшгүй одоо хуралдаж эхлэхгүй бол энэ өөрөө үндсэн хуулийн хугацаатай маргааш 1 цагаас өмнө бид нар хилцэж дуусгах ёстой. Тэгэхээр өнөөдөр шинжэнгөө ч гэсэн хамаагүй хүлээгээд зайлшгүй одоо энэ хуралдаанаа хийх үүргийг бол гишүүд хүлээж байгаа. Хоёулангийн огцруулыг гэдээ арчсан намын гишүүд яагаад чуулганд орж ирэхгүй вэ? Одоо нэг нь ажлаа өгч нөгөөх нь огцруулах асуудлыг хэлцэхээр байхгүй болчихно. Харин нэг чинь арчилсан намын гишүүн биш учраас энд харилж мэдэхгүй байна. Арчилсан намын гишүүдэд одоо уриалж байна. Та бүхэн маань хамтын шийдвэрээ гаргасан учраас одоо чуулганд эрдсэндээ орохыг хүсэж байна. Магадгүй одоо ордонд өрөөндөө сууж байгаа бол та бүхэн маань бас өөрсдийнхөө одоо сонгосон иргэд сонгогчдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж өөрөө өөрсдийнхөө одоо тэр чин заавал дэмж эсвэл битгий дэмж гэсэн одоо тулгалт байхгүй шүү дээ. Өөрсдийнхөө л одоо конопороо шийдвэрлэх ийм эрх үүргийг хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Монгол Ардын намын 38 гишүүн бас чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгийг мэдгэжсэн. Эдгээр гишүүд одоо орж байгаа юу? Зарим сайд нар Авбакир сайд, за төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ганх уяг, за Жангабил гишүүн түрэн чуулганы танхимд орж ирсэн. Тэгээд хүмүүстэй яриа өрнүүлж байгаад эрдсэндээ орохгүйгээр эргээд гарлаа. Тэгэхээр яг л нөгөө эрдсэндээ орохгүй ордонд байгаа мөртлөөсөө эрдсэндээ орохгүй байгаа ийм бойкот бол явж байна. Тэгэхээр энэ бол өөрөө цаад агуулгаараа сайд нар бол бүгдээр одоо өөрсдийнхөө өрөөнд за сайд нарыг дэмжсэн засгийн газрын талыг одоо дэмжсэн нөгөө хэсэг бүлэг маань өрөөндөө ажиглаад сууж байна гэсэн. Тэгэхээр энэ хоёр шийдвэрийг гаргуулахгүй байх тал дээр эсвэл цаг хугацаа хожиж одоо хуулийн хугацааг өнгөрүүлэх тал дээр бойкотлж гинэ удаа л гэж харж байна. Тэгээ та бүхнийгээ хичээнгүйлэн одоо хүсгэд манай Булган туяа дараа бол чуулганы энэ дээрээс ураад байгаа шүү дээ.
Тэгэхээр та бүхэн маань хуулиар хүлээсэн үүргээ за өргөсөн тангарахтаа бас үнэж байж за ядаж авж байгаа цалиндаа тийм ээ одоо цалин авчлаагаа бол ажиллаа хийхийг хүссэн. Таны хувьд бол одоо аль ч асуудал нь орсон айдасгүй коноподаар нэстэй болоо. Тийм айдасгүй гэж би нөгөө төрийн байгуулалтын байнгын хороон дээр ягаад конопо дараагүй вэ гэдгийг бол хэлсэн тийм. Тэгээд өнөөдөр маш олон гишүүн орж ирэхгүй байгаа нь өөрөө ямар ч шалтгаантай юм. Магадгүй хүн болгон бүгдээрээ айдастай гэж хэлэхгүй. Гэхдээ тэр дотор айдастай хүн байгаа учраас орж ирэхгүй. Айдастай байгаа учраас гадагшаад төгшөө явсан, зүгтаасан. Албан ёсоор чөлөө мэдүүлээгүй, албан ёсоор өвдөөгүй, албан ёсоор бас гадаад дотоод томилолтын зөвшөөрөл аваагүйгээр чуулганы хуралдаанаа одоо тасалж байгаа гишүүд байна гэсэн. Тэгэхээр тэдгээр гишүүдийн яагаад оролцохгүй байгаа шалтгааныг өөрсдөөс нь асуухгүй бол болохгүй. За өглөө бол бас хэвлийнхэн ер нь угаасаа өөрсдөө мэдчихилээ дээ. Хэнийг яасан бэ гэдгийг бол бүгдээрээ л мэдчихилээ дээ. Тэгэхээр өөрсдөөс нь бас асуусан зүйтэй болов уу гэж бодож. Би нэг хэвлийн төлөөлөгч юм шиг нэг юм шүүмжлэл төртөөд шүү дээ. Би тэгтээ та нарыгаа л одоо хөмдлөл ямар ч юм асууж байгаа асуултанд нээлттэй хариулчих гэж бодоод байж байгаа. Таны хувьд бол одоогийн засгийн газар ерөнхий сайдын огцруулах асуудлыг бол дэмжиж өмнө нь бол би гарын үсэг зурсан. Тэгэхээр өнөөдөр болсон төрийн байгуулалтын байнгын хорооны санал хураалтад та огцрох хэсгийг бол татгалзаж шийдвэрлсэн юу гарын үсэг зурсан байсан шүү дээ. Би татгалзаж гарын үсэг зураагүй. Би огцруулахын зүйтэй гэдэг дээр гарын үсэг зурч нэгдсэн тийм. Тэгээд анхнаасаа л одоо энэ засаг маань мортгийн хазгаа гэдэг шиг төсвийн тодтголоос авахлаад төрийн албан хаагчдын төрийн албан тухай хуулийг 9/2-ыг дугаар заалтыг хүчингү болгож байгаад төрийн албан хаагчдын цалин хангамж урамшууллыг тэгшитгэх одоо 40% барих, нэмэгдлийн 40% барих зэрэг төрийн албан хаагчдын одоо эрх зүйн статусыг бууруулах гэж исэн ийм нөхцөл байдал бол гарч исэн те. Тэгэхээр үнийг бол тухайн үед нь илчлээд болохгүй гэдгийг бас хэлээд боловлж исэн. За сая төсвөө өргөн барихтаа бол бас дахиад төрийн албан хаагчдын тэтгэвртэй гарахт нь болгож байгаа нэмэгдлийг одоо бас 50% бууруулах одоо